ерөөсөө ус хийдгүй юм байна. Манайхаа Юу байхгүй юу? Давсаа төрүүлээд ичгээр ингээд ногооноос махнаас чинь шүүс гардаггүй. тийм юм байна. Тэгээд ийм юм байна. Тэгэхээр өөрийнх нь шүүс нь болгож байгаа. Сая санаа ариун ягчийн гэрт ирсэн байна. Кисэг гişүү. Та 20 жил болсон. Тийм ээ. Нэг тэгээ манай гэртээс хүмүүс хийдсэн дом бас ирсэн байна. Тэгэхээр гурван хүүхдээ амьддаг. Одоо хоёр хүүхдээ байгаа. Хонхоо Бостон доктор гэж байгаа. Охин төгсөд ирсэн. Централ гişүү. Гэргийн лидер гişүү. 9 он болцсон байдаг. Нэг удаас 9 оногт сайн сонирхож байгаа. тэгээ яг одоо хамгийн гол нь ингээд ерөөсөө яг гэр бүлийнхэн одоо бүсгүүчүүд охтууд байлаа гэхэд дандаа нөхрөө гэдэг юм уу те. Одоо залуучууд бол заавал ихнэрээ ингээд уг нь хамт байвал ер нь зүгээр хамт байвал тийм. Тэгээ өөр салбар. Ханаас чи ирсэн бэ? Хамаагүй бидэнд наашаасуу харанхуйд тэрэлтэх харах өнцөг чи чамд би өдөр бүр өөрөдөө өөрийгөө илэрхийлж би дөнгөрсөн одоо ирээдүйд хамтдаа бид тийгээс За өдрийн минь за өнөөдөр ариун ягчийн санаатынхаа гэрт нь ирсэн. Гоё хоол хийлгээд байж гэн. За одоо ямар хоол хийж байгааг хамт хийлгээд заалгаад байж. Гоё бүгдээрээ гоё эрүүл хоолтнос гэдэг бүсгүүчүүлэлгөө тэгээд гоё хаварч давсгүй хоол идэхэд зүгээр ш тосгүй хоол. Тэгээд давсгүй тосгүй гоё хавиргатай ногоотой болчихно. Одоо ингээл жигэнч юм уу? Ингээл жигэн чинь тий. Хэдвэ жигэн хүн? За яг ер нь бол жоохон юу яа. Учраас Хухан жигэнсэн дээр баг тий. Тэгэхээр одоо За. Тэгээ гол нь энэ байна. Галын тохируулах ажил байгаа. Харин тийм галаа хитээр тахуу. Одоо энэ маань ер нь 9 хүртэл байхгүй юу? Мөн том. Тэгээ сая 9 дээр нэг жоохон халаацсан. Одоо 5 дээр нь болгочлаа. Тэгэл зөөлөн галаар л нэг удаан буцчих юм шүү тий. Буцлах нь байхгүй ч одоо өөрөөр тэгээ дундуур ингээд онгоолгож үзэж болох юм уу? Болохгүй ер нь бол болно. Тийм ба түүхээрээ хитэр гэх юм байхгүй. Тийм тий. Гарна штэ. Яг хөргснийхэн дараа ингээд цуурхаар нуурчин гоё ингээд цуурчдаг байхгүй. Тэгээ сайхан хөргөж байгаа. Би болохоор нэмгэн ийм өргөн гурлын дуртай. Илттэй гурлыг бол юмдаа би ягаад гэрчсэн. Уг нь даваа гэртээ хайруулах гэж байна. Одоо дараа тийм амар. Охтуудаараа ариун ягчийн сургалтанд суугаад маш гоё яана. Цэвэн ерөөсөө ус хийдгүй юм байна. Манайхаа Юу байхгүй юу? Давсаа төрүүлээд ичгээр ингээд ногооноос махнаас чинь шүүс гардаггүй. тийм юм байна. Тэгээд ийм юм байна. Тэгэхээр өөрийнх нь шүүс нь болгож байгаа гэсэн. Сая гурван юм хийж байгаа. Нэг нь болохоор ийм юм. Байцаанаас шүүсээ сайн гаргахын тулд давсаа сүлд нь их юм байна. Халуун ус руу төмсөө төрүүлж хийж болохгүй юм байна. Хүүт ус руу төмсөө хийж болохгүй. Халуун ус руу их юм. Хүүт ус руу их юм бол муухай тийм хатуу болох юм тий. Тийм. Тэгээд нэг нь дуунг хэрвээ тосон шалгамаа дуунгаа төрүүлж хийх юм бол сахар удаад ямар ч хэрэггүй юм чинь байсан л байна. Ариун ягчийн цөв идэг нууц. Цөв усгүй хийх. Сая Монгол байгууллагын 2013 оны ерөнхий нарийн бичгийн дарга Баатар бэлэг ерөнхийлөгч үед ерөнхий нарийн бичгийн дарга хийжсэн байна. Дэмбэрлэгч байна. Боор шижин. Энэ ямар гоё юм те. Аялсан орнууд гэсэн. За ариун ягчийн маань гарын цовин бэлэн болж юм. Итвэл үнэмшилтэй үнэн чавхад иргэр мандаж битtitik бит одода ирээдүйгээ улам гэрэлтүүдэн эрх чөлөө ковлын үлдээ Та бидэнд гоё JCI лидер салбар байгуулахад анх яаж ирсэн тухайгаа яриач. За. Анх ер нь JCI байгууллагыг би 2001 оноос одоо танилцсан.
Нэг онд нөхөр маань яасан. Кевин анх GC-ийн гишүүн болоод тэгээд нэг онд гишүүн болоод за ингээд нэг GC гээд байгууллагад явж гинаа л гэж бодоод байсан. Тэгээд 2003 онд болохоор GC капитал салбар байгууллагыг Кевин хоёр найзынхаа хамт үүсгэн байгуулад тэгээд гарсан. Тэгээд анх тэр юунд тахта тэр капиталыг байгуулахаас өмнө нэг өдөр ингээд нэг сургалтанд явсан. GC байгууллагын сургалтанд. Тэгээд арай нөгөө туяа найзсантай хайрцагнаас гарчлаа гэж утастаад. Тэр надад яг ямар хайрцагт орсон байсан ингээ асуусан чинь гүй нэг их учиртай гэст их гоё арга хэмжээ сургалтын боллоо гэж нэг тийм яриа болоод тэгээд яг хөө ирээд ярьсан их гоё ингээд хуучин хөвшүүлсэн хайрцагнаасаа гараад тэр тугаагаар ярьжсэн байна л да тийм. Тэгээд 2003 онд капитал салбарын үүсгэн байгуулагч дараа нь ерөнхийлөгч эдэр болоод тэрнээс хойш GC байгууллагад би ингээл нөхрийгөө дагаад ингээд сонирхоод явдаг байсан байж. явж байсан тийм. Ингээд явсаар хагаад нэг мэдсэн чинь 2009 он болцсон байсан. Тэгээд 9 онд үндэсний ерөнхийлөгчийн академид Эрдэнэт хотод болж байсан. Академид оролцоод тэр академи дээр капитал салбарын сонирхогчоор явж байсан. Гэхдээ яг тэр академи дээр манай цэнд ерөнхийлөгч, санаа ерөнхийлөгч таарад манай салбарт ороорой гэж урьснаар 2009 онд ингээд лидер гишүүн болж орсон юм аа. Ямар гоё төвхтэй юм бэ те. Тэр үед одоо санаж байгаагаар нөгөө оюутны тэтгэлэг хөтөлбөр гэж юу байсан санагдаад байна. Оюутнуудад уралдаан юу зарлаад бас тэтгэлэг болгодог манай лидерээс тэтгэлэг нь олж байсан. Тэр төсөл маань яг үнэн сүлдээ нөгөө Солонгосын Сегупутай хамтраад яжсэн байна. Сегупутай яг миний гадаад харилцааны захирал байх жилд болохоор Сегупутай хамтраад одоо Солонгосын найзууд маань ирээд жил болго ирдэг штэ. Тэгээ Монголд ирчээд явж байгаад ингээд нэг уулзалтаас нөгөө уулзалтын хооронд ингээд нэг жоохон цаг байгаад Улаанбаатар хотоор ер нь жоохон сонирхоо зугаалч штэ. Тэгээ явсан ерөөсөө эргэн тойронд ерөөсөө дундаа амрах гэсэн чи ямар ч санал байхгүй. Улаанбаатарт ерөөсөө юм гудамж талбайд нь суух газар суух газар байдгүй юм байна гэд дараа жил ингээд юу яа ийм гоё гудамж талбай нэг тодорхой хэмжээр гоё ингээд санал илэрхийлдэг ч юм уу те нэг тийм юу төсөл хийя гэд. Тэгээд одоо хууль зүйн яамны ажидлын хууль зүйн яам биш засгийн газрын ордны тэнд нэг ийм гоё санал хийгээд яг нийтийн зам дээр тэгээд ингээ хоёр байгууллагынхаа уг нь тайз нэр хаягээд бичээд нэг тийм хийж ирсэн тийм гоё тийм бэ зургийг олж амар юм байна те. Өшөөч нь бас нөө Одоо байдаг болов тэр санал. Одоо харин байгаа болоогүй болоо тийм. Бас өөр нэг гэрэл амьдрал өөдгээд нэг тийм хөрхөн төслөөдөг гэсэн юм а. Тэр болохоор нөгөө эрх чөлөөгөө хязгаарлуулсан одоо тэр нөгөө тийм харихад залуучууд дээр очиж ингээд зөв амьдралд нь орох талаар манай Дашка даваас руу эдэр очиж сургалт хийдэг очиж юм компьютер ном эдэр гоё яадаг тийм нийлүүл бэлгэлдэг эдэр тийм төслүүд явж исэн санагдаж байна. За яг чи цайлмаг хийхэд ер нь юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ? За хамгийн анхаарах хэрэгтэй юм бол галаа сайн тохируулах хэрэгтэй. Тэгээ ингээ өөрөө галаа зөв ганцаараа биш гэдгээ галыг унтраахта чи мэдрэн хан хэрэм бол нөхөрлөл хаалгыг онгойлгох түлхүүрэн хамгийн том баялаг бол хүний мөн чанар мөн гэдэгт хайртай бүхнээ хамгаалах хүч би гэдэгт бид итгэдэг бид нэгдэг итгэл үнэмшилтэй үнэн чавхад Та чи аспект жил болгон ярьдаг гэсэн үү те? Аспект 2009 явж байгаа юу гоё дурсамж байхгүй юу? Байлгүй яг гоо тий. 2009 оны Нагоягийн аспект явж ирсэн. Нагоягийн аспект тэр жил одоо централийнхан байсан юм, манай лидерийнхэн байсан, chairman-ийнхэн байсан байна. Яг тэр буудал битгэд тий. Манай Дэмбэ битгэд бас хамт байсан байна тий. Тэгэхэд тэр жилийн аспект тэр яасан юм. Mongolian Night-ыг манай лидер зохион байгуулсан гэсэн
юутай, өвөг даалгавартай. Цэндээ ерөнхийлөгчийн жилтэй. Тэгээд Mongolia Night дээр оройн ингээд баахан юм юм уу юм хоол идэг штэ. Хоошуур да байн шүү чигээд л одоо тэр үед чинь. Тэгээд баахан коктейл уух юм дээр бэлдээд баахан манай нөгөө Алдрагийн аюу хаанс дээр бахан тоглоомор хүмүүсийг тоглуулад тэгээд тухайн үедээ өөр хэл юм зохион байгуулдаг гэсэн. Тэгээд лидер маань гол нь тэр нөгөө хоол ундан дээр бас их анхаарал их цөөхөлээ. Тэгтэл амжилттай ирсэн тийм. Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир зоригтой болгоно гэдэгт, ахан дүүсийн барилдлага улс үндэстний хөлийг даван гарна гэдэгт, эргчлөөд хүмүүс эдийн засгийн шударгасыг тогтооно гэдэгт, хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг дүртэй байна гэдэгт, энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт, хүн төрөлхтөн нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт бид итгэдэг. Бид итгэдэг. Бид нар